та бүгдийн энэ өдрийн амгалан айлтгая. Өнөөдөр хэдүүлээ маш чухал сэдвээр бас шийдэл гаргах гэж бүгдээрээ цугласан байгаа. Яагаад гэвэл хүний мэрэгжил гэдэг бол хүний амьдралын одоо цаашаа хэр зэрэг амжилттай явах уу, зорилгодоо яаж хүрэх үү гэдэг шийддэг хамгийн том юм шийдэл гаргах асуудал байж байгаа. Тийм учраас өнөөдөр миний бие бол ажил олгогчийн зүгээс ер нь одоо орчин үеийн ажилтнуудад ямар шаардлага тавьж байна. Энэ талаар хэдүүлээ ярилцъя. Зөвхөн одоо дотоодын юм шаардлага биш, олон улсын түвшинд ер нь одоо энэ ирээдүйн ажилтнууд чинь ямар байхыг шаардаад байгаа юм бэ гэдэгт товч ярилцъя. За өнөөдөр энэ хэлэлцүүлэгт бол би үнэхээр ач холбогдол өгөөд шууд л зөвшөөрсөн. Энд дээр оролцохгүй юу гэж одоо мөнх нар надаас хүсэл тавьсан. Яагаад гэвэл аливаа байгууллагын хөгжлийн, амжилтын хамгийн чухал хүчин зүйл нь ажилтан байдаг. Ажилтан. Одоо 20 жил үндэс том компаниудыг удирдлаа. Бас боломжоор нэлээд амжилтанд хүргэсэн багаараа хамт олноороо 100 ганцаараа ч биш. Тэгэхээр миний хувьд бол хамгийн чухалчилж үздэг юм бол ерөөсөө ажилтнууд байдаг. Ажилтнууд байгууллагын чадамжийг тодорхойлдог. Чадамжийг. Удирдлага бол байгууллагын амжилтыг тодорхойлдог. Амжилт гэдгээс илүү чадамж чухал. Энэ чадамжгүй бол байгууллагч явахгүй, улс оронч явахгүй ийм л байдалтай болчихдээ. Тэгээ энэний цаана бол юу гэх гээд нэхэр даяаршлын чинь 3 дугаар үе эхэлсэн явж шүү нөхдүүдээ. Энэ номын нэг хэсгээс нь хэлээ. 50 жилийн өмнө энэ номон дээр байж байгаа Америкчууд хүүхдүүдтэй тавганд хоолоо дуустал нийтээ. Цаана чинь хятад энэтхэг хүүхдүүд эд хоолойгоо өлсөж гэнэ гэж хэлдэг байсан. Одоо юу гэж байна? Та нар гэрийн даалгавраа сайн хий. Та нарын ажлыг энэтхэг хятад хүүхдүүд булааж авах гэж хэлдэг болсон баг. Айхтар өөрчлөлт байгаач. Өнөөдөр хятад сүүлийн хэдэн жилд одоо 20 жилд яаж өөрчлөв? Өнөөдөр яг даяарчлын 3 дугаар энэ одоо шатны технологийн асар хүчтэй, мэдээллийн технологийн асар хүчтэй одоо шинжилгээ ачаар өнөөдөр дэлхийд дээр бол одоо хуучин бол Америк, Европ гээл Япон гэл одоо тэр болцсон шүү дээ. Өнөөдөр чадaltaй бол Монгол ч гэсэн дэлхийн бизнесийн орчинд орох болцоод болчихж байгаа. Хар шар одоо тэр арьс өнг янз бүр хамаа байхгүй. Уг нь айгүй гой тэгш орчин өгчөж байгаа. Энэ технологийн дэвшил. Одоо бол өнөөдөр тэрэн давамгайлагч энэ одоо технологиалт нэг юм байхгүй болчихж байгаа. Ийм орчинд одоо амьдарч байна. Тийм учраас одоо хүүхдүүд маань маш их боловсролтой байхгүй бол ер нь ингээ нэг залхуу хойрог тэгэл нэг иймэрхүү байх юм бол нэг л жоохон ирээдүй бол нэлээд барцгаар болно шүү гэдэг хатууч гэсэн бас ийм үг хэлчмээр санагдаад хэлчлээ. Тэгээ яг зүгээр ингээл олон жил удирдлагад олон хүнтэй олон компанид ажиллахад ер нь миний хувьд бол хүмүүсээ мэдэрч ажилт. Одоо сүүлийн үед бол залуучуудтай ер нь өөрийн холбооны салбарч их залуу шүү дээ. Дундч наснууд нэг 26 7 настай л байдгийг. Тэгэхээр тэдний маань одоо хэрэгцээ шаардлага юу юм бэ гэдгийг бол бид нар бас нэлээд байнга л боддог л доо. Яаж ямар удирдлагын ямар аргаар хэрэглэх үү, яаж явах уу? Яаж явбал одоо бас бид нар маань илүү одоо компанисыг сэтгэлтэй байх уу? Яаж хөгжих үү гэдгийг. Тэгэхээр иймэрхүү байдалтай болцсон байгаа. Энэ нэг хэсэгтээ хадгалагдах байх л та. Одооны залуучууд бол яаж байгаа? Ер нь би даасан өөртөө тийм итгэлтэй. Ер нь байгууллагад нэлээд шаардлага тавьдаг юм болчихж байгаа. Зөв шүү дээ. Энэ хүүхдүүдийн хувьд бол оройтой хүүхдүүд ч юм бол урд нь социализм гэдэг ямар ч мэдэхгүй шүү дээ. Яг л ингээл одоо барууны маягаар л стандартаар л бид нараас юм нэх нь зөв. Тэгээд яг зөв зах зээлд орсон учраас энэ хуу ярих ашгаа бол нэлээд яадаг. Өөртлөө болгодог. Зөв шүү дээ. Тийм үстэй. Надад ямар бенефит өгөх үү гэдгээ хардаг болсон. За зарим энэ бол дандаа би гайгүй зөв одоо хандлагатай хүүхдүүд юм яриа, залуучууд юм ярьж байгаа. Тэгээ ер нь өөрийгөө бас хорж үзэх дуртай болсон. Нилээн сайн одоо даалгавар авч хийхтэй. Нилээн өөрийн хүчин шавхсан, чадлын үдсэн ийм одоо сорилттой ажил хийх сонирхолтой болсон байгаа. За захиргааны уужийн аргаар ингээд нэг талаас ингээд линк хэвстэй, тех хэвстэй гэж баахан нэг талын одоо энэ захиргааны энэ шатлсан удирдлага дургу болцсон. Ер нь бол энийг шүүрэхгүй байгаа. За илүү одоо яг хөөхөр удирдлага ажилтнуудын хооронд бол тийм бие биенээ ойлгосон сайхан харилцаа. Зөв харилцаа. Ажилтан ажил олгогчтой зөв харилцаа, тийм түншлэл, сайхан уур амьсгал дээр бол ажил сонирхолтой болцсон байдаг. Энийг ч бид нар хийж явдаг. За нэг айгүй чухал юм бол юу яаж байгаа? Ямар ч хүн ажилд авлаа гэсэн дараа нь би яаж хөгжих вэ гэж заавал асуудаг болсон байгаа. За ямар ч байсан болсон болгоны сургууль төгсөө ороод ирж байгаа. Тэнцээд ороод ирлээ. За ажилтан болгоно. Дараа нь надад ингээд хөгжих боломж юу байна гэж заавал асуудаг болсон.
тэрийг ч бид нар хэлж өгдөг. Чи энийг ингээд энэ түвшинд хүрчүүл карьер чинь ингэж өснө ийм одоо мэрэгжлийн болон өөр одоо мэрэгжил рүү ч бас орох боломж байна гэдэг зарим хэлээд өгчөж байгаа. За ер нь л ингээд тийм одооны залуучууд маань аж жаргалтай байх гэж хүсдэг болсон. Ер нь бол их сайхан тийм нэг орж ирээл энийг л мэдлээл гоё орчин те халуун дулаахан гоё тийм уур амьсгалтай харилцааны тэгээд нэг уран өгсөн хөгжөөсөн ийм байдлыг ажлаа бол тийм аж аргалтай хийх сонирхдаг болцсон. Буруу биш. Зөв шүү дээ. Хүү юм чинь жаргалгүй яах вэ? Заавал одоо зовлон туулах хэрэгтэй биш дээ. Ийм юутай болчиход байгаа. Хандлагатай. За энэ дээр бол бид нар тохируулж ажилладаг. Яаж залуучуудаа урам зоригтой авах вэ? Залуу хүн бол ерөөсөө тийм урмаар л явцдаг шүү дээ. Бид нар шилдэг тийм ээ. Монголчуудын мундаг үг шүү дээ. Урмаар тийчээ, урмаар тийчээ гэдэг. Ийм болцсон байгаа. Та бүхний хүүхдүүд ч гэсэн бас ийм орчинд ийм хандлагатайгаар ажиллахыг хүсэж байгаа байхаа гэж бодож байгаа. За энийг хэрэггүй баха. Би зүгээр гүйлээ явчих. Энэ зүйл сүүлд нэг л хэмээлэх гэсэн. Одоо бол хуучин бол одоо юм болгоныг мэддэг универсал хүн гэл их хүндтэй хүн байлаа тийм ээ, мундаг хүн байлаа. Энэ л байхгүй нь байгууллагад дуусна. Бүх юм руу оролцдог. Одоо тийм биш болцсон. Одоо зөвхөн авиастай хүн. Тааланд тэр менежмент төрөчийн юм дээр байж ах шиг бол гарч илээ те. Тэгээ одоо авиасыг удирдах нь гэдэг юм руу орцсон. Одоо бол юм болгоныг одоо нэг хагас дутуу мэддэг биш. Яг л нэг чиглэлээр. Тэрөнд байгууллагын юг яаж штэ. Одоо банкны нэг мэрэгчлүүд ярьж штэ. Тейлер мэлэр юу тийм сайн мэдэхгүй л дээ. Яг тэр ажлаа хамгийн сайн хийдэг болох хэрэгтэй байхгүй. Тэрээс нэг юм ийшээч үсээд ийшээч үсчээд мэддэг юм шиг. Ер нь Монголч хуучин нийгэмд бас яасан л да одоо нэг байгууллагын бурхан хүмүүс одоо бол даам гарцсан хүмүүс ярьдаг шүү дээ. Юм болгоныг мэддэг царайлал ингээл явж идэг. Тэгэхээр яг үнэндээ яг энийг яаж хийдэг нарийн асуудал мэддэг байхгүй юу? Тэрийг бол одоо тэр ойлголт байхгүй болцсон. Сүүлийн үед байхгүй болцсон. Тухайн ажлаа хамгийн сайн хийж чаддаг л байх хэрэгтэй болж. Хамгийн сайн мэддэг. Хамгийн сайн хийж чадахын тулд яг авахэр тэрнтэй холбоотой бүхэл мэдээллийг цуглуулдаг тийм ээ. Суралцдаг, хөгждөг ийм л хүмүүс одоо цаашдаа бол сайхан ажилтаа, эрэлттэй болж. Одоо дэлхийд даяар таалантад ийм авиастай ажилтнуудыг дэлхийд даяар хайдаг болсон. Дэлхийд даяар ш Монгол биш. Одоо ийм авиастай ингээд олон улсын тэр заруудыг хангасан залуучууд байх юм бол хаач ашиж болно. Одоо нэг хайхтар заавал одоо юу гэдэг хэдтэн Монголдоо одоо энэ түн нийтгэдэг юм байхгүй болчихлоо шүү дээ. Хүмүүсийн хувьд бол ингээд хаашаач явж болдог бол чадaltaй хүн бол хаач ажиллаж болно. Тэнцэл бол ажиллана. Тэгэхээр яг та бас уг нь Монгол орондоо байгаад бас өчөж байгаараа хөгжилтөнд оролцсон сайн баг. Өшөө чадaltaй бол яг л тийш ажил хийж байгаа шүү дээ. Ажил хаач ажиллаж болно шүү дээ. Ер нь бол хөвчлөөтэй ийм байж байгаа. Дараачих нь надад чинь хамгийн гол нь үнцэнтэй ажилтдаг гэсэн. Тэгэнгүүт нэг баахан юм ангичлаа. Эндээс нэг л юм яачаараа та нар минь бас аваад үлдчихээрээ. Би өөрөө инженер суурьтай боловсролтой болохоор юм аль болохоор нэг тийм нэг томьёолж хэлэх дуртай байдаг. Томьёолоод яг олон юм сонсч яснаас нэг томьёог ерөнхийд нэг ойлгоод гарчвал тийм ээ. Ийм одоо амархан санагдаад байдгийн. Хүн чинь юм мартна шүү дээ. Баргалаа хуулиар мартна. Тэгэхээр энд юухаар амжилт гэдэг бол үнцэн л хэсэг шүү дээ. Үнцний томьёо. Одоо үнцэн ихээр юу гэдэг нь ихээр за би ч ялгаагүй, та нар ч ялгаагүй, та нар өөр хөвч ялгаа авахгүй зах зээл үнцэнээ л хөдөлж амьдрна шүү дээ. Улс ч ялгаагүй шүү дээ. Үнц зүйлээ тодтолтно. Одоо юу гэдэг байгалийн баялаг байдаг юм, юу байдаг, төв соёлын юу байдаг. Тэгэхээр амжилт гэдэг бол үнцэнтэй салшгүй холбоотой. Тэгэхээр энүүгээр аль нь илэрхийлэгдчих байх л та. Тэгээ хамгийн гол нь хүүхдүүдэд юу байлгах вэ? Зорилготой байлгаа. Тэрэнд нь бол туслах хэрэгтэй, сайхан ярилцах хэрэгтэй. Юу бол ямар мэрэгчлээ болмоор байна. Одоо яг зүгээр би өөрийнхөө хүүхд настай харьцуулахад одоо үед хүүхд наснда 10 жил сурч байхдаа за мэрэгчлээ сонгох тийм боломж нь бас харьцангуй бага болцсон юм уу да. Мэдэхгүй байна. Би бол тэгж л ойлгоод байгаа. Бидний үед бол хүмүүс их инженер болдог байсан. Инженер л үү. Яагаад тэгэхээр баг сургууль болгон дээр техникийн дугуйлангуудтай авцаагуур, нисэх заагуур, пуужин заагуур гээд тэгэл хөдөлмөрийн хичээл нөгөө дархан мужааных чинь ямар гоо ярддаг байв. Бүх юм хийлэгдэг байлаа. 4-р 5 дугаар ангиасаа эхлээл болон мэрэгчлээ суурьтай болж байгаа. Би 10 жил байхдаа тэрүүгээр дугуйлангаар явж байгаа. Залуу техникчний ордноор явж байгаа л. Тэгээд 10 дугаар анги төгсөлтөө үнс электроник мэрэгчлээ болчихж байгаа. Эхлээд авцаагуур, нисэх заагуур гээд
Дараа нь бидний үе чинь онгоцоо радиогоор удирддаг болж эхэлсэн. Утсаар ингэж явуулдаг байсан. Радио удирч ойлгохын тулд электроникийн юм руу орох хэрэгтэй. Хүүхдэд дуртай юмд ороос орно шүү дээ. Яах их завгүйс орно. Ганц жилийн дотор ороод. Тэгээд дараа нь дээд сургуульд ороод жоохон онлайн юм үзэл. Дээд сургуульд байхдаа жоохон алтуур хийгээл. Тэгээд ажил дээр гарах чинь бол дээд сургуулийн чинь бааз бас суул байлаа шүү дээ. Өөрөөс бид нар юм хийдэг улсад бол амархан бүр хөгжчихсэн. Өндөр түвшний одоо юу гэдгийг төхөөрөмжөд өсгөж мөсгөж тэгэл хөгжмийн юмнууд хийдэг болцсон байж. Тэгээд гараад ажил дээр явахдаа бусдаас илүү явал тэгэл цаашаа яваад өгчөж байгаа байхгүй. Тэгээд одоо тэр нэг л юу болчихжээ. Ялангуяа одоо инженерийн сургуульд орохоос хүмүүс айдаг болчих. Сургууль сонголт Монголд нэг л одоо амархан хэлбархан одоо эдийн засаг хуйлмал ажиллаж уулчлал нэг тийм руу биш л дээ. Болохгүй л дээ. Уг нь зүгээр Монголд бол одоо ихтэй хүүхдүүд аль болохоор инженер рүү явж байвал ядаж инженерийн тэрний 4-5 жилийг тэсээд даваад гарчих юм бол өөрч маш их үнцэнд бий болж байгаа. Инженерүүд бол аюу хөрөх чадвартай. Бус мэргэжлэрөө хөрөх чадвар. Яг тэгвэл суур аюу сайтай болчихдог. Суур сайтай. Физик, математик одоо тэр юуны суур аюу сайтай болчихдог. Өөрийнх нь хичээлэл нэлээд хатууч гисэн. Буцаад ирээдүйд бол өөрт нь одоо их хэрэгтэй болдог. Одоо ч гэсэн энэ дэлхийн Монголд болон дэлхийд даяар хэрэгцээтэй мэргэжлүүд одоо инженерийн талын юмнууд байгаа байхгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ дэр ийм л юм хэлэх гэсэн юм. Хүмүүсээ зорилгот хүүхдүүдэд зорилготой болгоод тийм ээ. Зорилгогүй бол одоо тэгэл усан зогж байгаа зомгол адилш. Би залуучуудаа байнга хэлдэг юм. Зорилгоо тодорхойл, байгууллага мэдээж хэрэг байгууллагын одоо эрхэм зорилго эдийн засгийн үнцнийг тодорхойлно. Тэрийг ажилтнуудаа шингээгээд өгнө. Байгууллагууд улсад ч гэсэн байх хэрэгтэй. Өнөөдөр улс бас ингээд нэг жоохон шүүмжлэлтэй юм ярьж байгаа учраас улсын Монгол улсын маань эрхэм зорилго юу вэ? Хэлж чадах юм байна уу? Алсын хараа нь юу вэ? Хэлэх хүн байна уу? Үнэт зүйл нь юу вэ? Шууд хэлэх байхгүй. Ийм юмгүй хүн чинь ерөөсөө ямар ч зориггүй байгаа байхгүй юу? Хэзээ юунд хүрэх нь мэддэхгүй. Ингээл 4 жил болгоо ингээл нэг хүмүүс манлуулаад явж идэг тийм л болчиход шүү дээ. Үнэн мэдтэй. Цааш гаргадаг тэрийг хэрэгжүүлдэг байхгүй юу? Одоо энэ дээр бол одоо салбарынхаа боломжийн хэрээр л одоо энийг бас цааш нь нэг хүргэх гэж оролдоно. Тэгэхээр зорилго бол хамгийн чухал байдаг. Зорилготой хүн бол тэгэл тэгээ зорилготой хүрэх гэсэн хүсэл тэмүүлэлтэй. Тийм хүнээс л юм гарна шүү дээ, амжилт гарна. Тэгэхээр ерөөсөө амжилт гэдгийг бол үр дүн гэдгээр гаргах. Хандлагыг үржих нь шүү. Үржих нь мэдлэг дээр нэмэх нь ур чадвар, нэмэх нь зорилго. Энэ бол үр дүн. За эндээс зүгээр математикийн жижигхэн юм харагдаад байна. Энэ дотор за хандлага, мэдлэг, ур чадвар, зорилго гэсэн 4 юм юу байна тийм ээ? Одоо хувьсгч байна тийм ээ? Одоо юу гэдэг. Энэс аль нь хамгийн их нөлөөтэй байна? Хандлага байгаа үз. Чи хичнээн сайн мэдлэгтэй ур чадвартай байгаа хандлага ч юм уу байх юм бол эхний хэсэг чинь 0 болчих шээ. Зорилго л үлдчихэж байгаа биз. Зорилгодоо ч хүрч чадахгүй шүү дээ. Үр дүн муу гарна биз. Ийм л юм байгаа. Одоо зөвхөн Монгол дэлхийд даяар хандлагыг л ярьж байгаа. Зөв хандлагатай хүн. Зөв хандлагатай хүнийг бол боловсруулж болно амархан. Ур чадвартай сургаж болно. Маш амархан байдаг баг. Амархан. За буруу хандлагатай хүнийг бол хэцүү. Хүмүүсэнд л тааралдаж байсан. Мэдээж хэрэг одоо бусдынхаа энийн төрөхийг хүсдэг. Болохгүй бол одоо тэгэл тэр одоо ялзарсан алимны хуулиар бусдад дараа болоод явуулан явуулахаас ураа гарахгүй. Ийм л юм болдог. Тийм учраас за мэдлэгийг бол за 10 жил за ихтэй сургууль за амьдралынхаа хувьд олоод авчин за тэрийг ур чадвар чинь хэрэглэх төвшин шүү дээ. Баахан сургууль төгсчөө тэгэл гарсан бүтээгдэхүүн мөр байхгүй бол олонтой үйцтэй хэвчээ. Тэгэд нь авцаарч яах юм? Тэр чинь ямар идэх юм биш тийм ээ. Тэгээд зориг ийм байж байгаа. Тэгээд ингэдэг шүү дээ. Ерөөсөө амьдралаа өөрчлөхийг хүсвэл хандлагаа өөрчил тийм ээ. Хандлагаа өөрчлөхийг хүсвэл бодлоо өөрчил. Нэг мундаг үг өгдөг шүү дээ. Юу бодлоо хийн. Бодол чинь үг болно. Үгээ хийн. Үг чинь үйлдэл болно. Үйлдэлээ хийн. Үйлдэл чинь зуршил болно. Зуршлаа хийн тийм ээ. Дал зуршлаа хийн тэр чинь арын шин болно. Арын шингаа хийн. Арын шин чинь хувьцаа чинь болно гэдэг. Бид дөрөв хэлсэн байна. Ерөөсөө амьдрал чинь энэ шүү дээ. За сайхан амьдрах уу муухай амьдрах уу гэдэг чинь энэ томьёон дотор л явж байгаа. Энэ нь би л тэгж ойлгодог. Яг энийг бол жоохон хагастай өөрийнхөө өнцгөөс яаж хэлж магадгүй. Чи эерэг бодолтой, эерэг үг хэрэгэдэг, эерэг үйлдэлэдэг, эерэг дал зурштай бол амьдрал чинь хүссэн үсээгүй сайхан бол. Мэдээж бэрхшээл амьдрал байлгүй л яах. А чи харин сөрөг эерэг одоо хандлагатай, сөрөг бодол, сөрөг үг, сөрөг үйл, сөрөг дал зурштай бол амьдрал чинь муу л явна.
Энд амьдралын хууль. Хүний амьдрал байгалийн хуулиас тусдаа биш дээ. Яг байгалийн хууль үйлчилж байгаа шүү дээ. Ялангуяа зах зээлийн өрсөлдөөний хууль байгалийн хууль. Хин чадaltaй, хин ухаантай, хин санаачлагч, тийм ээ? Хин мэдрэмжтэй хөгждөг хуулиар л явж байгаа. Ийм байж байгаа. Тэгэхээр хүүхдүүдэд зөв хандлагатай болгох. За тэгээд ер нь бас амьдрал нь амжилттай сайхан бүгдээрээ л бид нар өөрсдөөчдөр хүүхдээчдөр сайхан амьдраасаа л гэж бодож байгаа. Энэ насанд нэгэн хүн болоод төрсэн тийм ээ. За үзвэл муу амьдрах хинч хүсэхгүй шүү дээ. Цаана аюу амархан байж байгаа. Ерөөсөл бодол, үг, үйлдэл, зуршил, дадал. Эн чинь зөв байгаа чи. Эн чинь төлөвшил тийм үү? Төлөвшил. Хандлага ч муу байх юм бол үр дүн гарахгүй шүү гэдгийг л эндээс хэлээд байгаа юм. За энэ дээр нэг юм хэлэх гэж байгаа. Манлайлал заавал би ярьдгийн залууч. За манлайлал гэхэр заавал одоо нэг дарга удирдлагын юм биш ээ. Манлайлал гэж зүгээр хүн зөв хөгжих урлаг л байхгүй юу? Зөв хөгжих урлаг. Энэ л зүгээр амьдралын тохиол ойлголт байхгүй. За зөв боловсрал, зөв харилцаа, зөв хооллох, амрах, амьдралын тэнцвэртэй байдлыг хангах чинь манлайлал. Манлайлал гэдэг нь заавал одоо нэг стар од болох юм нэр биш. Харин ингэдэг ер нь бол ингээд сүүлийн үед юмнаас уншиж байхад нэг л юм явж байна. Тэгээ fixed and growth mindset гэж байгаа. Одоо хандлага талдаа юм л да. Одоо mindset ч яг үгээр нь яах юм бол хандлага биш тийм ээ. Тэгвэл яг хандлага руу хөрвүүлж бол хандлага гэдэг ном гарцсан байлаа. Тэгэхээр юу гэхээр хитрхи од болгох гээд сүхтэй шахдаг буруу юм байлаа. Хитрхи ямар нэг юм дэр тийм ээ. Чи энэ дээр л ерөөсөө одоо од. Тэгээ нэгэнт нэг тийм нэр авцсан хүүхдвэл нөгөөтгөө алдахгүй тул тэгэл арааманд ороод нөгөөдөөсөө хоцордог байх бүр. Маш их жишээ ном байл. Хандлага гэдэг яг орчуулга юу байсан байж магадгүй. Тэгвэл тэнт жишээ бол өстой гайхамшиг жишээнүүд. Америкчууд одоо урлагийн одоо бүхэл талын юм одоо жишээнүүдийг яатсан. Тэгэл одоо fixed mindsetтэй хүн бол тэгэл зогсож байгаа байхгүй. Тэгээ нөгөөтгөө ингээл өөрчлөл ямар нэг хийвэл нөгөөтгөө алдчихмаар санагдал тэгэл хоцорчдөг юм байна л да. Яг жаазлагдсан. Тийм учраас бол жоохон хүн чөлөөтэй алдаж онжлыг тэр улсууд нь бол тэг өсөх хандлагатай туршиж үзээд хүн алдаж болно, онж болно, тэрнээсээ суралцсан. Тийм хүмүүс л одоо цаашаа их хоол явдаг, амжилт гаргадаг юм байна л. Ийм байж байгаа. Энийг хэлэх гэсэн юм аа. Тэгээ одоо бол юу яаж байгаа? IQ гээл IQ энэ гэл байхлын техникийн ур чадвар гээл когнитив ур чадвар гээл ярьж байгаа. Одоо бол хамгийн гол нь ерөнхийдөө ур чадваруудаас харилцааны ур чадвар айгүй чухал болчихж байгаа. Зүгээр амьдралын хувьд юм жирийн хүний хувьд ч гэсэн. За хэдэн хүн өдөртөг хүний хувьд ялгаа байхгүй. Одоо даяаршил бол ерөөсөө одоо emotional intelligence сайтай хүн л их сайхан амьдардаг болж байна. За тэрний юу гол одоо чадварууд энэ байж байгаа. За өөрийгөө ухамсарлах тийм ээ. Өөрийгөө таних гэсэн үг. Удирдах, сэдэлжүүлэх, бусдыг ойлгох, нийгмийн хариуцлага. За өөрийгөө одоо таних гэдэг нь бол өөрийнхөө давуу сул тал тийм ээ. Үнцэн, итгэл, үнэмшил, хүсэл мөрөөдөл, бусдад нөлөөлөх чадвараа мэдснээр өөрийгөө хөгжүүлж чадчих байгаа. Энэ дээр нэг зүйл хэлдэг. Дараа нь яах вэ? Ер нь бол бид нар чинь ингээд байгууллагын бизнес төлөвлөгөө хийнэ гэж одоо 8 сараас эхлээл бөөн судалгаа бол. Нөгөө мундаг SWOT анализ, PEST анализ хийгээл нөхцөл байдлын шинжилгээ хийгээл. Тэгээд дараачлахаа нэг юм гаргана. Гэтэл хүмүүс өөр дөр хийдэг баг. Өөр дөр SWOT анализ хийжээ гэж хэлэх хэрэгтэй хөгд. Яг энэ жилийн эц тийм үү? Оны эхэнд нэг өдөр өөртөө нэг хэдэн цаг гаргаад миний давуу тал, сул тал, боломж, айдас гэдэг нэг 4 талбар гаргаад тэрийг бичиж болно да. Айгүй амархан байхгүй юу? Таан ч хийдэг юм байлаа. Тэрийг хий гэж би хэлдэг. Тэгэх юм бол өөрөө хөгжих боломж тэндээс гарна. За өөрийгөө одоо удирдах чадвар, хөгжих чадвар. За өөрийгөө бас сэдэлжүүлж явах хэрэгтэй. Энд өөрийнх нь тухай яриад байна. Өөрийнхөө одоо амжилттай, бүтээлтэй, сайн байсан энэ одоо үе мөчөө бол өөртөө урам зориг болгож явж явах хэрэгтэй. За бусдыг ойлгох гэж нэг айхтар юм байна. Бусдыг ойлгох. Энэ үл зүгээр хувь хүний хувьд ч гэсэн байна тийм ээ. Гэр бүлдээ тийм ээ нэг ойлгох, хүүхдээ ойлгох. Бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг ба бусдыг сонсох чадвар гэж одоо ялангуяа даяарчлаар ярьж байгаа юм тэр. Дэлхийн хүн амын ерөөс 4% сонсч чаддаг гэж байгаа шүү ер нь. Хүн ярьж байгаа өдөөс нь яриад эсэрсгүүцэл юу хэлэх гэж байгааг нь ойлгох. Сонсч чаддаг хүн хамгийн их амжилтанд хүрдэг. Хамгийн их. Бид нар бол цэвэр одоо энэ мундаг бүрэн холбооч үйлчлэгийн салбар шүү дээ. Тийм учраас бид нар үйлчлэгээ тал руугаа их яадаг. Судалдаг. Тийм учраас энэ бусдыг ойлгох, бусдын байр суурин дээр өөрийгөө тавьж чаддаг энэ чадвар маш чухал. За нийгмийн харилцаа энэ бол маш чухал. Монголчуудын одоо менежментийн айхтар мундаг өгөөд байгаа хэдэн зууны өмнө хэлсэн. Танилтай бол талын чинь тийм ээ. Өнөөдөр хүн танихгүй бол ер нь явахгүй шүү. Ялангуяа Монголын цөөхөн хүн донд
Таньдаг хүн тэгэл бизнес ярьдаг шүү дээ. Танихгүй хүн бол тэгэл яг тэгэл янз бүрийн болохгүй сонсчлаа тий. Тэгээд өөрийгөө одоо хөгжүүлдэг ийм чанарууд, ийм юмдыг хүүхдүүд бол нэлээд хайх хэрэгтэй баха.